Чамамал цэцгийн цай. Чамамал цэцгийн цай нь одоо судалгаанаас үзэхэд ер нь бол бактери эсрэг шинж чанартай. Тэгээд дээрэс нь полонидууд баялаг учраас чөлөө тартикалын эсрэг нөлөөлдөг. Тийм учраас хүний архаг өвчнүүдийг бол одоо эмчилгээд бас онцгой сайн нөлөөтэй. За хамгийн их судалгаагаар батлагдсан зүйл нь юу вэ нөхөр? Сарын тэмдгийн өвдөлтийг багасгадаг. Энэ нь бол 2010 оны судалгаагаар батлагдсан. За чихрийн шижинт юутай полонидууд баялаг учраас чихрийн шижинтэй хүмүүсийн цусныг саахыг бол докторжуулж өгдөг. За ялангуяа менструац одоо өөрөөр хэлбэл цэвэршилтийн хам шинжийн үед ясны сэргшилт их үүсдэг учраас ясны сэргчлэлтийн эсрэг нөлөөтэй байгаа батлагдсан. Хор тавдрын эсийн хөгжлийг бол сааруулж байсан. За унтаж амархад тусалдаг, тайвшруулах нөлөөтэй. За утгад ханиадны зарим шинж тэмдгийг л намдаадаг. Арьсны хөнгөн хэлбэрийн өрөвтөл ялангуяа батхыг бол арьсанд